наран систем бомбын сэргээж нээх гэсэн энэ засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон заалтыг асуулахын төлөө явж байгаа. За ямар учиртай яагаад бид нар энийг асуулъя гэж бодож байна гэхээр намайг Галтай хүү гэдэг Монголын байгаль орчны ерөнхий зөвлөлийн тэргүүн 2 жил болж байна. Монголын байгаль орчны ерөнхий зөвлөл бол 2008 онд Монголд байдаг 800-аад байгаль орчны тэргийн бус байгууллагууд нийлж байгуулсан юм шүхэр байгууллага. За тэгээ манай байгууллагын алсын харааг бид нар сүүлд тодтогч хэлснээр бид яг энэ алсын хараагаа барьж бусад бүх байгууллагуудад чиглүүлж ажилладаг. За манай алсын хараа бол Монгол өв соёлд тулгуурласан эзэн эрхт байгаль орчны засаглал тогтоох гэж ийм нэртэй. Яагаад Монгол өв соёлд вэ гэдэг нь бид нэр өнөөдөр монголчууд эрт дээр үес байгаль орчноо шүтэн биширч хамгаалж цааш нь улам нөхөн сэргээхэд нь аль болж игэл хор багтайгаар амьдарч ирсэн ийм уламжлалтай хүмүүсээ. Тийм учраас Монгол өв соёлыг бид нэр юуны төрөнд голчж үзэх хэрэгтэй баг. Энэ бол хэдэн 100 жил, хэдэн мянган жил тогтсон ийм байгаль орчинтойгоо зөв харьцаж сурсан тэр соёлыг бид нэр цааш нь авч үлдэх ёстой гэж үзэж байгаамаа. За хоёрдугаарт эзэн эрхт гэдэг нь болохоор ямарваа байгаль орчныг ямарваа зүйл дээр бид нэр эзэн шиг нь одоо хамгаалах ёстой. Гэхдээ эзэж бид нэр байгалыг өмчилж эзэмшиж бол чадахгүй. Тийм учраас эзэн эрхт гэдэг маягаар эзэн шиг тийм эрхээр хамгаалах ёстой шүү гэсэн үгийг оруулсан юм байна. Тэгээд байгаль орчны засаглал тогтоох гэдэг нь бол ер нь монголчууд бид нэр байгалийн хуулийг дагаж амьдардаг учраас яг тэрнийхээ дагуу бид нэр цаашдаа өөрийнхөө ах уй, амьдрал, соёл энэ бүх юмаа уялдуулж явуулах хэрэгтэй гэдэг үгнээс байгаль орчны засаглал тогтоох гэсэн ийм үгийг бид нэр оруулсан юм аа. Тэгээд Монгол өв соёлд тулгуурласан эзэн эрхт байгаль орчны засаглал тогтоож явна гэсэн энэ алсын хараагаар бид нэр өнөөдөр бусад бүх байгууллагуудтай хамтарч ажиллахдаа яг энэ чиг үүргээ бариад явахд их амар байдаг. Яагаад би алсын хараа дээр ийм чухал ач холбогдол өгöd байгаа юм бэ гэхээр ер нь альва зүйл ялангуяа улс гүрэн ч гэсэндээ алсын хараагаа маш тодорхой болгочвол цаашдаа явахд их амар байдаг. Тэгээд манай 300-аад гаруй төрлийн бас байгууллагууд ч гэсэндээ явахд бүгдээрээ нэгэн санаатай явах юм бол хамтын ажиллагаа манд бүтгэхэд хамаагүй илүү үр дүнтэй гэж бид нар тодтогч байгаа. Тэгээд манай Монгол улсын хувьд ч гэсэндээ бид нар алсын хараагаа зөв тодтогч зөв хийж чадах юм бол бид нар эрх зүй, хууль, эдийн засаг, ер нь ах уй амьдрал бүхэл салбарт бид нар өөрийн гэсэн энэ алсын хараа нэг тодорхой болцсон тохиолдолд бид нар цаашаа явах гарцсан ч гэсэн амар байх гэж боддог. За манай Монголын байгаль орчны ерөнхий зөвлөлийн хамгийн сүүлд явуулж байгаа бидний бас нэг том хөтөлбөрийн нэг бол наран систем бомбын сэргээж нээх гэсэн энэ засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон заалтыг асуулахын төлөө явж байгаа. За ямар учиртай яагаад бид нар энийг асуулъя гэж бодож байна гэхээр нэгдүгээр ээлжинд Алтай өвөр говь болох говийн их дархан цааст газар 4.6 сая га энэ нутагт дэлхийд байхгүй 50 гаруй мазаалай, хавтгай, хулан тах. За тэгээд дээрэс нь манай Монголын ойн сангийн 15% бүрдүүлдэг заган ой, тооройн төглүүд гэдэг дэлхийд дээр байхгүй ийм улаан номонд орсон ургамал, мод, ан амтан 50 жил хамгаалагдаж ирсэн онгон дагшин хүний ерөнхийдөө гараар ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй яг онгон дагшнараа байгаа энэ ганцыг бид нар хамгаалах хэрэгтэй юм байна гэж үзсэн юм аа. Ер нь 1992-93 оны үед ч гэсэндээ энэ наран систем бомбыг сэргээж нээ гэж үзсэн юм байна лээ. Гэсэн боловч энэ дээр Баян-Хонгор аймгийн 2, Говь Алтай аймгийн 3 сумын нутагт дээр байрлах энэ 4.6 сая
газар дундуур маш олон машинтай хүмүүс шууд тэр чигээр нь туучиж явж улгаан янз янзын бас байгаль орчинд цөвөр үзүүлэх ийм маш олон үйлдэлүүд гарсан учраас яаралтайгаар буцааж энэ бомбыг хаасан байдаг. Тэгвэл өнөөдөр 24-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон энэ заалт яагаад дахиад нэгдэх болсон юм бэ гэдгийг бид нэр дахиж энэ дээр нэлээд нэрвчилж үзэж, нутгийн эргэлтэд очиж уулзаж, яг энэ наран систем бомб гэж байгаа. Тэр бомбын дээр нүртэл би энэ сая 10 сарын 2024 оны 10 сарын ихээр очиж үзээд ингээд ирсэн. Одоо манай энэ бомбыг сэргийж нээ гэж яриад байгаа хүмүүсийн гол шалтгаан бол бид нэр Хятадын Гансу гэсэн мужтай холбогдож эдийн засгийн хувьд сайжирна. За мөн дээрээс нь Баруун аймгийн бүсийн иргэд 1500 км явж энэ Ирээн замын үүдийн бомбтоор бараа таваар татах биш. Яг энэ Гансу мужаар татаж болох учраас эдийн засгийн хувьд ашигтай. За мөн дээрээс нь Хятадын хойд хэсэгт байгаа 10 гаруй сая жуулчин жил болгон очдог. Тэр газараас бид нар жуулчин авах боломжтой. За мөн дээрээс нь хамгийн сүүлд нь манай баруун бүсийн иргэд өөрсдийнхөө бараа таваарыг экспортлж Хятад руу гаргаж борлуулах боломжтой гэсэн ийм ойлголтуудыг өгөөд байгаа юм. Тэгвэл би сая 2025 оны 3 сарын ихээр яг одоо Хятадын баруун муж болох Өрөмч хот, за мөн дээрээс нь Алтай аймгаар яваад за үнэхээр энд байгаа жуулчид энэ чинь ирсэн хүмүүс Монгол руу орох уугүй юу гэдгийг бас сонирхож харлаа. За тэгвэл нэгдүгээр ээлжинд онгоцны билет, орон нутгийн онгоцны билет Хятадтай маш хямдхан байд юм байна. 200-300 мянган төгрөгөөр Бээжингээс юм Хөхөтоос шууд нааш Хятад дотроо Алтай аймаг руу нисэж очих боломжтой. За мөн дээрээс нь өвлийн аялал жуулчид маш сайн хөгжсөн. Уул болгондоо цанын том баазуудтай юм байна. За мөн дээрээс нь тэр баруун хойд хэсэг нь бол тэр чигээрээ ойгоор бүрхэгдсэн ханас нуур тэрийг тойрон хүрээж амьдарч буй орон нутгийн иргэд мөн Монгол иргэд ч тэнцээ байж байна. Тэр хүмүүс тэнцээ аялал жуулчлалаар 5-10 сарын хооронд бүх жуулчдаараа ерөнхийдөө өөрийнхөө ажил амьдралаа зохицуулдаг ийм байдалд харагдсан. Тэгэхээр нэгдүгээр ээлжинд тэр аялал жуулчлалаар тэнцээ Хятадд байгаа иргэд Гансу мужаар дайраад наран систем бомбтоор Монголд ирнэ гэдэг бол тэгэхээр худлаа юм байна. Яагаад гэвэл тэд нэгдүгээр виз авна. За мөн хоёрдугаар ээлжинд Хятад иргэд тэр баруун бүсэд очиж аялал жуулчлал хийхдээ заавал тэдний орсон буудал нь халуун хүйтэн усанд орох би боловсон нойлтой байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг учраас тэнцээ байгаа бүр жижигхэн тосгон хүртэл ийм одоо хонох газруудыг бий болгосон байна. Тэгвэл өнөөдөр манай сумын төвд ч гэсэндээ тийм халуун хүйтэн устай холбогдсон буудал бол байхгүй. За нэгдүгээр ээлжинд тийм. За хоёрдугаар ээлжинд Хятадын төрийн албан хаагч бол гадаад руу хувийн журмаар аялах боломжгүй юм байна. Тэгэхээр бас л адилхан манай Монгол руу аялал жуулчлалд энэ Гансу мужаар холбогдож хөгжинэ гэдэг бол бас худлаа болж таарсан. За мөн дээрээс хамгийн сүүлд мэдээж виз авах төлбөрөө бодгож гисэндээ эр хүмүүс наашаа ирэх мэдээж хамаагүй илүү эрсдэлтэй. За мөн дээрээс нь үнэтэй билет машинаар явна. Тэгээд Гансу мужаас бараг 300 км хэлийн бүс дагуу явж хамгийн ихний сумнууд Алтай сум болох байх. Говьалтай аймгийн. Тэгвэл 300 км ямар ч зогсож болохгүй. Ямар нэгэн одоо үйлчлэгээ юм байхгүй. Тим газараар тэр хүмүүс явах уу? Тэнцээ тийм хэлийн бүс учраас мэдээж тэнцээ ямар нэгэн худалдаа үйлчлэгээ юу ч хийж болохгүй гэсэн дүрмт. Ингээд үзэхээр ер нь бол аялал жуулчлалаар бид тэр Гансу мужаар дайруулан наран систем бомбтаар авна гэдэг энэ шалтгаан бол худлаа гэдгийг би харлаа. За хоёрдугаар ээлжинд эдийн засгийн хувьд бид ашигтай гэж ярьсан. Тэгвэл Шинжааны нийслэл Өрөмч хотод би сая очиод үзэхэд тэнд Шинжаан бол 7 улстай хэлдэг учраас бөөний барааны зах гэж маш сайн хөгжсөн том захууд байна. За мөн дээрээс өөрөө Шинжаан чин барилгын үйлдвэрлэл сайн хөгжсөн, жижиг дунд үйлдвэрлэл маш сайн хөгжсөн учраас тэн дээр юмны үн маш хямд, сонголт маш өндөр байд юм байна. Тэгэхээр бид нэр
наран систем бомбдоор худалдаа наймаа эрхлэх биш харин Бургастай бомб гэж бэлэн бомбдоор цаашаа өрөмч рүү очиж наймаа худалдаа хийх бүрэн боломжтой байна гэдгийг харлаа. Ингэхээр бас л мөн адилхан наран систем бомбдоор худалдаа наймаа хийн гэдэг энэ бас шалтгаан бас худлаа болж таарсан. Тэгээд энэ цаашлаад ингээд ер нь үзэхэд бид нар энэ бомбыг нээснээр ямар нэгэн хэлбэрээр одоо баруун бүсийн иргэдэд ялангуяа худалдаа наймаа эрхлэх аял жуурч авах гэсэн энэ гол шалтгууд нь бүгдээрээ бүтшүү худлаа юм байна гэдгийг л харсан учраас бид цааш нь эсвүүцэж байна. Тэгээд ямар ч үсэн бид нар 21 хоногийн дотор 33 мянган гаруй эсвэл болж улсын хурлын тухай хуулийн дагуу ажлын хэсгийг байгуулж чадсан. За нутгийн иргэд за биднэртийг дэмжиж 46 47 шинжлэх ухааны доктор профессорууд, байгалийн ухааны биологчид нэгдэж гарын үсэг зурж энэ наран систем бомбыг зам татуулан нээж болохгүй шүү. Тэгэх юм бол энэ дээр зөвхөн ан амтнаас гадна бид нар маш их хэмжээний хадгалсан онгон дагшин байгаль маш экологийн тэнцвэрт байдлаа бид нар алдах болно. Энэ бол биднэрт маш сөргөөр нөлөөлнө гэж хэлсэн нь. Тэгээд ажлын хэсгийг байгуулаад бид эхний тайлбар өгсөн боловч дараачийн одоо уулзалт нь болно гэж хүлээсээр байгаа одоо хүрлээ. Тийм учраас бид нар одоо хаврын улсын хурлын чуулганаар энэ асуудлыг дахиж ярих хүртэл бид нэр цаашдаа бид нэр энэ дээр бат зогсохолно. Тэгээд говийн их дархан цааст газар хэсэг цаашдаа ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдэж заман дээрээс нэг амьдарч байгаа тэр олон ан амьтан ургамлууд дэлхийд товарцсан ийм экосистем цаашдаа бүрэн бүтэн байхын тулд бид нар зүтгэж байгаа энийг ажлууд манай Монголын байгаль орчны эрдэнэ зөвлөлийн буюу бусад бидний дэмжигч, судлаач, эрдэмтэн докторууд, сэтгүүлч гэх юм нутгийн иргэд гэсэн энэ хүмүүсээр бүрэлдүүлсэн юм багтаа бид нар сайхан ажиллаж байна. За хоёрдугаарт Монголын байгаль орчны эрдэнэ зөвлөл 21 аймагт салбартай. За энэ салбарынхаа дагуу бид нар өөрийнхөө ямар аймагт ямар асуудал гарч байна, ялангуяа одоо хариуцлагагүй уул уурхагаас болж хаана ямар гол ус, шанд, хой, мөх сэвдгүүдэн дээр өртөж, аюулд очиж тэр нутгийн хүмүүсийн эрхэн зөрчиж байгааг бид нэр бүгдээ мэдээллийг авч энэ дээрээс бид судалгаа хийж за манай ногоон парламентаараа манай доктор, биологчдтой хамтарч эндээ дүгнэлт хийгээд цаашаа одоо бодлого боловсруулж байгаа байгууллагууд нь хүргэж энэ дээр анхаарал авч явдаг байгууллага. Тэгэхээр ер нь энэ асуудал дээр иргэдийн оролцоог чухал. Тийм учраас ер нь манай 21 аймагт амьдран сууж байгаа хүн болгоомж гэсэндээ би үргэлж хэлдэг. Манай байгууллагатай холбоотой. Байгаль орчны төлөө өөрийнхөө санаа зовж байгаа асуудлуудаа биднэртэй хамтарч яриараа. Бид та бүхний энэ асуудлыг цааш нарийч судалж үзэж тодорхой хэмжээний хариу өгнө. За мөн дээрээс нь цааш нь та бүхний энэ асуудлыг дээш нь одоо өргөхөд бид нар гол одоо өөрийнхөө зорилгыг чиглүүлж явна гэж бас хэлмээр байна.